Сайн байцгаана уу хэрэглэгчтэй. Өнөөдөр та бүхэндээ DiDish-ийн хүлээн авах төхөөрөмжүүдтэй флаш диск залгаад DiDish киносон бичлэг хийх төр зогсоох үйлчилгээнүүдийг хэрхэн авах талаар мэдээллийг хүргэх болно. За DiDish-ийн зүгээс нийт хэрэглэгчдэд Монгол гадаадын шинэлдэг кино контентуудыг албан ёсны эрхтэйгээр дууд өрсний өндөр чанартайгаар хүссэн үедээ үзэх DiDish киносон үйлчилгээг санал болгодог. DiDish киносон үйлчилгээг та бүхэн маань Konka загварын хүлээн авахч, Arion загварын хүлээн авахч, Intec загварын хүлээн авахчуд төхөөрөмжүүдээр флаш диск залгаад ашиглах боломжтой байгаамаа. За хамгийн сүүлд худалдаанд гарсан Intec загварын хүлээн авахч маань энд харагдаж байна. 2 сарын 27-ноос эхэлж худалдаалагдаж эхэлсэн байгаа. Та бүхэн уг хүлээн авах төхөөрөмжийг DiDish-ийн үндсэн салбарууд болон манай давуу эрхт гэрэл борлуулагчдаас авах боломжтой байгаамаа. Хэрэглэгч та 32 ГБ флаш диск болон түүнээс дээш багтаамжтай флаш дискийг хүлээн авах төхөөрөмжөд залгаад DiDish киносон үйлчилгээг авах боломжтой болж байгаа. За та өглөө гэрээсээ гарахтаа, орой унтахтаа флаш дискээ хүлээн авах төхөөрөмжөд залгаад тижээлээс тогноос салахгүйгээр удирдлагаараа хүлээн авах төхөөрөмжийг унтрааж өргөх хэрэгтэй. За энэ үед хүлээн авахчийн улаан гэрэл асна. За энэ цагаас эхлэн сансрын хиймэл дагуулаас бидний илгээсэн кино контентийг таны хүлээн авахч дээр хуулж өгөөд DiDish киносон зэс маань бүрддэг байгаа. За Konka болон Arion загварын хүлээн авахчийн хувьд заавал улаан гэрэл асаалтай байх үед кино хуулагддаг бол шинээр гарсан Intec загварын хүлээн авахчийн хувьд ногоон гэрэл асаалттай та сувгуудаа үзэж байсан ч кино хуулагдах боломжтойгоор илүү давуу талтай байгаамаа. Одоо харин та бүхэндээ флаш дискийг ашиглаад авч болох шинэ үйлчилгээг танилцуулъя. Та флаш дискийг ашиглаад дан ганц DiDish киносон үйлчилгээг аваад зогсохгүй, бичлэг хийх болон төр зогсоох үйлчилгээг авах боломжтой. За магадгүй таны дуртай нэвтрүүлэг гарах боллоо гэж бодъё. За та энэ үед одоо магадгүй гинтийн ажил гарах ч юм уу, эсвэл одоо таны яг үзэх дуртай хоёр нэвтрүүлгийн зэрэг гарч таарад одоо шууд гарч байгаа учраас та мэдээж аль нэгийг л үзэх боломжтой болоод байдаг. За энэ асуудлыг та нөгөө бичлэг хийх одоо үйлчилгээгээр шийдэж болох юм аа. За тэгэхээр та яах вэ гэхээр одоо өөрийнхөө мэдээж дуртай нэвтрүүлэг гарах сувг дээрээ тааруулаад удирдлагынхаа EPG төвчлөрийг дараад хөтөлбөрлөгөө орно, сувгийнхаа хөтөлбөрлөө. За тэгээд үзэх гэж байгаа нэвтрүүлэг дээрээ тааруулаад удирдлагын 4 өнгийн төвчлөрийн доор байрлах улаан цэгтэй төвчлөрийг дарна. За ингийн бол одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаагаар таны үзэх гэж байгаа нэвтрүүлгийнх нь урд яг нэрнийх нь урд рек гэсэн бичиг гарна. За ингээд та амжилттай сануулгах тохиолгоог одоо хийж байна гэсэн юм. Ингээд одоо цаг нь болохоор энэ нэвтрүүлэг бичигдээд бичлэгийн сан хэсэгт нь хадгалагч нь та дараа нь одоо нөхөж үзэх боломжтой болж байгаамаа. За Arion хүлээн авахчийн хувьд болохоор сануулгах тохиолгоог одоо хийж орхиод заавал асаалттай байх шаардлагатай, ногоон гэрэл нь асаалттай байх шаардлагатай гэсэн үг. Харин Intec загварын хүлээн авахчийн хувьд болохоор одоо удирдлагаар унтрааж орхисон буюу улаан гэрэл нь одоо асаалттай байсан үед та сануулгах тохиолгоогоо хийсэн бол одоо тухайн нэвтрүүлэг нь бичиглэгдээд хадгалагдах юм аа. Өнөөгөөрөө илүү давуу талтай байна. За танд одоо таны дуртай нэвтрүүлэг одоо магадгүй спортын одоо таны яг үзэх дуртай хоёр дэмждэг багийнхан тоглох гараад за яг одоо алдаж болохгүй одоо заавал үзэх одоо тийм их шин таарсан үед танд магадгүй бас гинтийн ажил гарлаа гэж бодоход та энэ одоо асуудлыг яаж шийдэх вэ гэхээр төр зогсох үйлчилгээгээр одоо шийдэх боломжтой. За одоо та удирдлагын 4 өнгийн төвчлөрийн хамгийн доор байрлах 2 босоо зураас буюу төр зогсоох төвчлөр дээр дарах хэрэгтэй. За энэ үед одоо яг таны үзэж байснаар шууд гарч байгаа нэвтрүүлэг нь зогсно. За та ажлаа амжуулж ирээд буцаж одоо 4 өнгийн төвчлөрийн доор байрлах гурвалжин төвчлөр буюу плей төвчлөр дээр дараад за яг тухайн нөгөө зогсоосон хэсгээс нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзэж болно. За энэ үйлчлэгийг та одоо 2 цагийн хугацаанд авах боломжтой. Төр зогсоогоод 2 цагийн хугацаанд ажлаа амжуулж ирээд одоо үргэлжлүүлэн үзэх боломжтой гэсэн үг. Хэрэглэгч та DiDish киносон бичлэг хийх төр зогсоох үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой 128 ГБ флаш дискийг DiDish-ийн үндсэн салбарууд гэрээт борлуулагчдаас авах боломжтой. За уг флаш дискийн дээр маань нийт киноныхаа уртаас хамаарат 100-аас 120 кино хуулагдана. За мөн та одоо зарлагдсан байгаа урамшууллын хүрээнд 128 ГБ флаш дискийг 80,000 төгрөгөөр аваад DiDish киносон зэснээс 80,000 төгрөгөнд гадаад кино үзэх эрхээ аваарай.